төргийа. Хуулийн эцэслийг дэмжиж байгаа. Хэд хэдэн асуултуудыг асууя гэж бодож байна. За донорын тухай хуультай холбогдлолтой ер нь Монгол улсад хичнээн бас идэвхтэй донорууд бас байгаа вэ. Дотор нь бас яаж ангилж байна. За одоогийн байгаа зохицуулалтаар тэрхүү бас доноруудаа бид бүхэн урамшуулах, дэмжих энэ байдал нь шууд болон шууд усаар ямар байдлаар явж байгаа вэ гэдгийг бас олон нийтэд бас тодорхой мэдээлэх нь зөв баг. За мэдээж хэрэг хуулийн төсөл бас батлагдсанараа энэ урамшууллууд нь бас хэрхэн бас нэмэгдэх вэ? Яаж сайжрах вэ гэдэг энэ агуулгаар асууя. За дэлхийн жишгтэй хоёр дахь асуултанд дэлхийн жишгтэй харьцуулахад ер нь хүн амын хичнээн хувь нь идэвхтэй бас энэ донорын ангилд байж бас ямар хэмжээний нөөцийг бид бүхэн бүрдүүлж иж бас хангалттай байдаг вэ? За энэ дэлхийн жишгтэй харьцуулахад манайх ер нь аль төвшөндөө явж байгаа вэ гэсэн хоёр дахь асуулт байгаа. За орон нутгийн энэ цусны салбаруудтай холбогдлоо салбар төвөөдтэй холбогдлолтой асуудлыг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ? За ялангуяа аймгийн засаг дарганаар болон тодорхой бас удирдлагуудыг бас энэ хэрхэн татан оролцуулах вэ? Орон нутагт энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийг бас илүү наривчлан тодруулъя. За мөн дээрээс нь ер нь орон нутагт ажиллаж байгаа эмч сувилагчид тэдгээрийн бас нийгмийн асуудалтай холбогдлолтой асуудал дээр бас ер нь тодорхой тусгасан ийм агуулгууд байна уу гэсэн асуултууданд эхлээд бас хариулт авъя. За улсын хурлын гишүүн хууль санаачлагч Жигжид Сүрэнгийн чин бүрээ хариулна. За гай хуулийн гишүүний асуултанд хариулъя. Чухал асуултууд асууж байна. Тэгэхээр манай мэргэжлийн байгууллага яг тоо баримтуудыг хилээд нэмээд дараа нь хариулж баха. Ерөн зүгээр гол нь бид өнөөдрийн хэрэгцээ ангаах ухааны энэ хурдцтай хөгжил энэ болгон цусны бүтээгдэхүүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ улам нэмэгдүүлээд байгаа юм. Тухайлх юм бол бид цусны донор гэхлээр зөвхөн улаан ис, улаан өнгөтэй юуг нь битгий бодоорой. Энэ дотор чинь бол CV-н дотор нь олон хүчин зүйлүүд хүний амь насыг авардаг ганцхан жишээлбэл фактор цусны бүлгэлтийг хариуцдаг фактор гэхэд л тэрийг хийж өгөхөд л бид цус нь гоожоор бүлгэмдгүй байсан хүний асуудлыг шийдчих жишээний ийм мундаг технологиуд хөгжсөн. За үүний хөгжлийн бас нэг чухал зүйл нь яагаад нэгдсэн тогтолцоо гэж яриад байгаа гэхлээр энэ өөрөө халдвар хамгааллын дэглэм маш чухал сахих ёстой. Өнгөрсөн хугацаанд бид гашуун туршлага байгаа. Тухайлх юм бол бид 90 оноос өмнөх хугацаанд цусны донор болоо цусаа өгж байгаа хүмүүст БЦ вирусын тодорхойлж тэдгээрийн халдварыг хамгаалж чадаагүйгаас болоод бас нэлээдгүй олон хүмүүс хүнд өвчин тусаад дахин хаалгаанд орохдоо БЦ вирусын халдвар эмнэлгийн орчинд авсан ийм гашуун туршлага байдаг. Тэр утгаараа ер нь бол цусны төв маань бол мундаг ажилдаг болсон. Энэ бол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутагт хүртэл цусаа цуглуулах энэ тогтолцоо нь өөрөө аюулгүй болж чадсан ийм том бүтцтэй болсон. За орон нутгийн удирдлагуудын оролцоог энэ цусны донор бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид бас хуулинд бас оруулж өгöd байгаа зүйл бол энэ засгийн газартаа гэрээ хийхдээ орон нутгийн удирдлага донорт хичнээн хүмүүсийг цус сэлбүүлэхэд цус өгүүлэхэд оролцуулж чадж байгаа гэдэг ийм үзүүлэлтийг бас оруулдаг болохоор зорж байгаа нь орон нутгийн оролцоог дэмжих гэж байгаа том зорилго юм аа. За тэгээд яг мэргэжлийн байгууллагаас дэлхийн жишг Монгол улсад хичнээн донор байгаа. Тэдгэрийг олон цус өгсөн улсуудыг яаж эренбилж тэдгэрт ямар урамшуулгуудын талаар тодруулж ярьж өгөөрэй. За 4 номерын эндэр дээрээс нэмэлт хариулт өгье. Нэр албан тушаалаа хэлээд. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг тунхлаг гэдэг цус элбэг судлалын үндэсний төвийн цусны чанарын аюулгүй байдлын албан даргаар ажилладаг. Тэгээд гишүүний асуусан асуултанд хариулъя. Тоо баримт мэдээллийн хувьд за Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бол бүртгэлтэй байдаг. За бид нэр жил тутамдаа бол төлөвлөгөөний дагуулж цуглуулт үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд дээрэс нь цус элбэг судлалын үндэсний хувьд бол Монгол улсын хэмжээнд цусан бүтээгдэхүүний нөөц аюулгүй байдлыг хангах дээрэс нь 21 аймагт энэ жил 27 цусны салбар төвийг мэргэжлэг арга зүгээр хангах чиг үүргийн хүрээнд бол
ажиллаж байгаа. За цуцуглуулалтын хувьд бол улсын хэмжээнд 2014 онтой харьцуулахад бол 2014 онд одоо 27 мянган нэгж цуцуглуулж исэн бол 2024 онд 45577 болж бол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. За хэрэглээний хувьд бол мөн адил одоо 4 намрын микрофоныг нэмж өгье. Гүйцэж хариулъя. 2024 онтой харьцуулахад үйлдвэрлэл бол мөн одоо 75%-аар нэмэгдсэн. Цаашдаа ч гэсэндээ одоо эрүүл мэндийн одоо тоног төхөөрөмжийн шинжилэл одоо эрдэнэ шилжүүлэх суулгах хагалгаа бусад одоо технологийн шинжилэлтэй холбоотой цусан бүтээгдэхүүний хэрэглээ бол жилээс жилд нэмэгдэх ийм хандлага төлөв бол байгаа гэж бол харагдаж байгаа. За тэгээд дараагийн асуултын хувьд бол энэ нөгөө цусны доноруудыг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг талаар байсан. За цусны донорын хувьд идэвхтэн болон шинэ болон байнгын донор гэж бол хоёр ангилдаг. За шинэ донорын хувьд бол анх удаа өгж байгаа цусны донорыг шингээ 2-оос дээш удаа өгж байгаа донорыг бол байнгын донор гэж үзэж байгаа. За урамшууллын хувьд бол цус өгөлтийн тооноос хамаарат ер нь бол 35-аас дээш удаа цусаа өгөх юм бол хүндэт донор тэмдэг урамшууллаар одоо үзүүлж байна. За хүндэт донорын болцолд хангасан донорууд маань бол За 4 намрын микрофон нэмж гүйцэж хариулъя. 35-аас дээш удаа цусаа өгсөн донорын хувьд бол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 164-р тушаал болон эрүүл мэндийн сайдын 2024 оны 207-р тушаалын хүрээнд бол нийгмийн халамж үйлчилгээг бол авж байгаа. За энэ дээр бол автобусаар үн төлбөргүй зорчих. За дээрээс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах жилд нэг удаа бол заагдсан шинжилгээ үйлчилгээнд хамрагдах мөн одоо жилд нэг удаа аршаа сувлалт үнгөө хамрагдах гэсэн одоо энэ чиглэлээр хүндэт донорууд маань бол үйлчилгээ авж байна. За дээрэс нь цус элбэг судлалын үндэсний төвөөс одоо олгогддог бахархал 10 20 40 50 гэж цус өгөлтийн тоогоор одоо урамшууллын авж байна. За мөн одоо цус өгөлтийн тоогоос ахгуулаад бахархал нөгөө алт мөн хүрэл топ донорууд гэж бол алдаршуулж урамшуулж байгаа. За энэ бүгд нь бол цусны донорын тусламж үйлчилгээ болон одоо цусны донорын элсүүлэл. За товч бөгөөд их тодорхой хариулъя шүү. За улсын хурлын гишүүн ган хулын гишүүн тодруулъя. Энэ урамшуулалтай холбогдолтой асуудлыг яг хуулиар бас яаж илүү сайжруулж байгаа вэ гэдэг талаас нь бас дахиад тодруулаад өгөөрэй. Ер нь одоо бид нар алдар тэхүүдийн маань одоо бас ерөнхийлөгч маань хүлээж аваад бас тодорхой ач холбогдол өгж байгаатай адилхан төр засгийн зүгээс бас одоо энэ хүндэт доноруудыг тогтнол одоо бас нэг хүлээж авахт байдаг юм уу, ямар байдгийг нэг ийм зохицуултууд бол байх ёстой юу гэв. Үндсэндээ бол нэг олон нийт бол төдийлөн мэдэхгүй байгаа маш чухал удаас ийм үүрэг оролцоотой бас байгаад байгаа. Танилцуулгатай холбогдолтой бас нэг асуулт бас анхаарал татж байна. Өндөр хөгжилтэй орнуудын цусан бүтээгдэхүүний 75%-ийг нь 65-аас дээш насныхан болон 0-оос 5 насныхан бол одоо ашигладаг юм байна. Гэвч Монгол улсын хувьд бол энэ байдал нь нийт 50% нь 36-аас 65 насныхан одоо бас зарцуулж одоо ашиглаж байна л да. Тэгэхээр энэ яг юутай холбоотой вэ? Илүү одоо өндөр настан болон одоо бага насныханд одоо үндсэндээ зарцуулж яхад монголчуудын хувьд бол хүн амын одоо За чимбэрэн гишүүн хариулъя. За энэ дээр бүгдээр нэг зүйл дээр их зөв ойлголттой болоосоо гэж хүсэж байна. Цусны донор гэдэг маань өглөггүй авлага. Одоо нэгсэндээ би хариу авъя гэхгүйгээр бусдын сайн сайхны төлөө өглөг өгж байгаа ийм том хандивын үйл ажиллагаа гэж ойлгох ёстой. Тэр утгаараа бид бол аль болохоор одоо цус өгсөний төлөө ямар нэгэн төлбөрийн асуудал бол байхгүй шүү гэдэг энэ дээр бүр тодорхой хэлжээ. Харин тэр урамшуулал гэдэг нэгсэндээ донор болсноороо би ийм мундаг хүн шүү гэдгээ хэлэх тэр гол зүйл бол ерөөсөө сая гаавал гишүүний хэлж байгаа засгийн газрын шагнал болгоё гэдэг манай хуулинд бол заалт ороод байгаа. Хуучнаар бол одоо зүгээр цусны төв маань өөрөө л саяны хэлж байгаа алт мөнгө хүрэл хүндэт донор гэдэг л ийм урамшууллын тогтолцоо яваад байгаа. Энэ нь өөрөө тэр чадамжийг сулруулж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаатай ижил яг одоо засгийн газрын одон болгож засгийн газрын одоо ийм тогтолцоолоо оруулах нь зөвөө гэж харж байгаа. За 36
Чимүрэн гишүүний микрофоныг нэмж өгье. За авлаггүй өглөг гэдэг одоо энэ зарчим ажиллаж байгаа гэдгийг дахиж хэлээд 36-аас 65 нас ерөн бол дэлхий дээр бага насны хүүхэд өндөр настай улсуудын эмчилгээнд цусны бүтээгдэхүүн бол илүү дэлгүү ашигладаг л гэдэг энэ санаа хэлж байгаа. За Монгол улсад бол одоо энэ өвчлөлийн гол одоо бас нэг ноцтой асуудал бол энэ аваар гэмтэл осол энэ өөрөө их тийм жин дарж байгаа. Энэ нь өөрөө энэ цусан бүтээгдэхүүний эмчилгээ нэлээд шаардж байгаа гол үзүүлэлт болж байгаа хаа гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэ болт.